Хүүхдийн баярын өмнөх өдөр Хөвсгөл аймагт 2 настай хүү хашаанда тоглож байхдаа цахилгааны ил утсан төрж амиа алдсан талаарх мэдээлэл нийтэд ил болоод байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчил, цахин болоод бодит орчин дахь дарамт, цаашлаад санамсаргүй байдлаар хүүхэд амнаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол огт буурахгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн 3 жилийн хугацаанд осол гэмтэлд өртсөн нийт 157 мянган хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Судалгаагаар улсын хэмжээнд гэмтэж бэртсэн 3 хүн тутмын нэг нь тэгээс 15 насны хүүхэд байгаа юм. Зөвхөн зам тээврийн ослоор жилдээ дунджаар 50-аас 70 хүүхэд амиа алдаж 1000 гаруй хүүхэд хүнд болоод хөнгөн хэлбэрээр гэмтэж байна. Дулааны улиралд буюу ердөө 3 сарын хугацаанд гол усанд эндсэн хүүхдийн тоо 20-оос 30-д хүрдэг бол өвлийн улиралд галт түмэр, угаарын хийн хордлого болоод халуун усанд түлэгдэх зэргээр ахуйн ослоор гэмтэж эмнэлэг түргэгдсэн хүүхдийн тоо хэдэн зуугаараа тоологддог байна. Тэгвэл хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тооч мөн буурахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар тогтмол 1600-аас 2000 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хохирогч болж байна. Үүний дийлэнх нь бие махбодын болоод бэлгийн хүч хилэлдэртэж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь хүүхдийн хамгийн сайн мэдэх, итгэдэг орчинд буюу гэр бүл, төрөл садан, хөршийн хүрээнд үйлдэгдсэн хэрэгүүд байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дөнгөж өмнөхөн буюу 5 дугаар сарын 31-нд Хөвсгөл аймагт 2 настай хүүхэд хашаанда тоглож байгаад салхин дунсан шонгийн модны цахилгааны утсанд хүрсний улмаас тогон цохиулж амиа алдсан хэрэг гарлаа. Энэхүү эмгэнэлт явдал нь зөвхөн нэг гэр бүл нэг аймагт тохиолдсон осол бус улс орон даяар цахилгааны аюулгүй байдлыг сайдар хангах шаардлагатай байгааг сануулсан ноцтой дохио болж байна. Энэ төрлийн хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч цөөнгүй хүүхдүүдийн амь ирсдсэн гашуун дуршлаг бидэнд бий гэвч өнөөч дахин давтагдсаар хүний хөдөлгөөн хамгийн их хотын төвдч цахилгааны утас хог шиг хөглөрч байна. Ахын тоо холдороо. Иш яваар ахын тоо. Яваар ахын энэ ч зогсож болохгүй шүү. За яг үзэгчтэй хараа. Яг энэ тогны утас одоо ингээд ил задгаа байгаад байгаа юм аа. Бага насны хүүхдүүд одоо энэ санамсаргүйгээр ингээд хүрэхэд одоо ингээд тогн зохиулж амиа алдах одоо эрсдэл үүсээд байна. Яг одоо энэ дөр хараа. Хоёр утас нь ингээд ил гарцсан. Тэгээ энийг нэг түр лентээр ингээд боогоод хайсан. Гэрлийн шонгийн ил задгаа утаснууд маш их хэмжээгээр байна. Хаасайгүй ингээд ил гарцсан. Ялангуяа энэ дөр хүний хөдөлгөөн их байдаг хотын төв хэсэг өчигдөрхөн л одоо Хөвсгөл аймагт гэрлийн шонгийн утаснаас одоо болж 2 настай хүүхэд амь ирсцэн харамсалтай тохиолдол гарсан. Энэ бол хүний айн дахиад ирсэн. Би бүр айгаад явдсан шүү дээ. Яана энэ хүрчүүд би хүртэл хөлмөр дөргөшчихөө гэдэг айгаад явдсан. Энэ яг одоо хуурай шүү дээ. Зөвхөн лентээр орсон. Устаа ингээл нойтон болов тог цохин гарцаг. Хүүхдүүд хүмүүжлэх султай. Тийм учраас одоо бүх юмыг сонирх нь бүх юмыг оролдон тэгээ амиа алдчихад байна. Борооны удирдал эхэлсэн байна. Борооны устай энэ талбай руу ороод ирсэн багт энэгээр явж байхад өндөр эрсдэлтэй харагдаж байна. Угтаа бол ийм аюултай газруудын байршлыг тогтоож эрсдлийг устгах иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг нь нийслэл, дүүрэг болон анхан шатны нэгж болох хорооны засаг дарга зохион байгуулагчид шууд хамааралтай. Бид энэ асуудлаараа тухайн орчмыг хариуцдаг 19 дугаар хорооны засаг даргаас тодруулга авахар очиход тэрээр тайлбар өгөхөөс эрс татгалзаж ундуурхан угтсан бөгөөд асуудлыг өөрөөсөө зайлуулж өөр байгууллага руу чиххийг хичээж байсан юм а. Инженерт нь хэлсэн инженер нь манайх хариуцдаг утсан нь өөр компани хариуцдаг утсан нь гэдгийг өнөөдөр шалгаад одоо надад хариу өгөөсөө өглөө 10 цагт мэдээд 10 цагт бид нэр өөр даалгавар өгсөн байна. Бид нар хариуцдаг компанид нь гэрэлтүүлгийн компанид нь мэдээлэл өгцөө ингээ утсан гэсэн байна гэдгийг өгсөн тэр компани өөртөө юуг хариуцлага хүлээн шүү дээ өөртөө тэрийгэ шалгаад Ирэх бүхий албан тушаалтнууд энэ мэдчлэн хариуцлагаас зугтаж байх хооронд хотод ч хөдөөд ч хүүхдийн амь ирсцээр байна. Угтаа хүүхэд гэмтэж бэртэж буй дуйлынх тохиолдол нь урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөл байдал байдгийг мэргэжилтнүүд бидэнд удаадараа сануулсаар байсан.